төрийн ордны соён тамхимд төрийн одон медаль гардуулах ёслол боллоо. Сонгуулийн ерөнхий орооны гадна их намынхын эсэргүүцлийн цуглаан зохион байгуулж байна. Тэд тойргийн ороод өөрийн төлөөлөгч оруулах хүсэлтэй байгаа юм байна. Энтеровирус 71 халдвар төвчний тархалт цагууийн байдлын талаар нэгдсэн мэдээллийг хэвлэлийн хүрээлэнд хийсэн байна. Мөн улсын мэргэжлийн хяналтын газар барилгын компаниудад хийсэн шалгалтын дүнгээ танилцууллаа. Бүгд намд хятад ард улсад болсон байгалийн гамшигт үзэгдлийн хохирогч нарт туслах аяныг өрнүүлж байгаа талаараа Монголын улаан загалмай нийгэмлэг хэвлэлийн байгууллага хэлээ. Мөн энэ сэдвээр Хятадын элчин сайдын яамнаас үдээс хойш мэдээлэл гинэ. Энтеровирус 71 халдвар төвчний тархалт цагууийн байдлын талаар нэгдсэн мэдээллийг хэвлэлийн хүрээлэнд хийсэн байна. Өнөөдөр ардын жүжигчин Жансан Норов, Чингис хаан хамтлагийн дуучин Гавьяа жүжигчин Жаргал сайхан зэрэг хөгжмийн зохиолчид оюуны өмчийг хамгаалах шаардлагатай байгаа талаар хэвлэлийн байгууллага хийлээ. Түүнчлэн өнөөдөр хүнс хөдөө аж ахуйн чиглэлээр хамтран ажиллах баримтчигт хоёр талын засгийн газрын төлөөлөгчид гарын үсэг зурцгаалаа. Уул уурхай үйл ажиллагаа биологийн төрөлзөл ан амьтанд хэрхэн нөлөөлж байгаа талаар мэргэжлүүд болон төрийн хувийн хвшлийн байгууллагын төлөөлөгч нарын нээлттэй хэлэлцүүлэг өнөөдөр 17 цагт эхэлнэ. Өдрийн төрөг эзэгчтэй барилгын салбарт үйл ажиллагаа явуулж байгаа томоохон аж ахуйн нэгжүүдэд мэргэжлийн хяналтын байгууллагаас тогтмол шалгалт хийж байгаа. Барилгын чанарыг сайжруулж стандартыг чанд мөрдүүлэх зорилготой энэ шалгалтын үр дүнд зарим нэг шаардлага хангахгүй байгаа барилгын компани тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох асуудлыг тэд тавьж байна. Хамгийн том тооцогдох 11 барилгын компанид шалгалт хийж алдаа зөрчил их байгаа зарим нэгийнх нь үйл ажиллагааг түр зогсоох шийдвэр гаргаад байсан мэргэжлийн хяналтынхан энэ 7 хоногт дахин 4 компани шалгалт хийжээ. Инком, Зумбо, Bridge Construction, Лишин зэрэг 4 компанид шалгалт хийхэд барилгыг улсаас баталсан стандартын дагуу бариагүй даацын гол багны цутгалтыг буруу хийсэн зэрэг ноцтой зөрчлүүд илэрсэн байна. Барилгын салбарт ажиллаа 5 жил болж байгаа Лишин компани энэ жил баригдаж байгаа 10 барилгад шалгаж үзэхэд дээрх зөрчлүүд түгээмэл тохиолдсон учраас барилга барих тусгай зөвшөөрлийг нь хүчингүй болох саналыг мэргэжлийн хяналтынхан холбогдох газар нь хөргүүлээд байгаа юм байна. Барилгын угсралтай ажлыг тухайлбал сутгмал төмөрөвтөө каркасыг сутгахдаа арматурыг тэнгэлгээс нь зөрсөн. Гэхдээ энэ бол яг хоёр давхрынхаа дэш хоёр давхрынхаа багны эхлэлийн зэг дээр бол гарсан байж байгаа. Гол доошох гол тэнгэлэг нь бол ерөнхийдөө сүүлийн хэмжээлтээр бол гайгүй гарсан. За тэгэхээр энэ дээр бол одоо бусад байдлууд дээр мөн диафрагм хааны одоо хөшүүн хан гэднээр хэлдэг. Энэ дээр нь бас ийм одоо зөрчил гарсан. Баригдаж байгаа байдлыг аюулгүй байдлын талаас хяндаг дотоодын хяналтын тогтолцоо байхгүй нь иймэрхүү зөрчил нэлээд түгээмэл гарах усны шалтгаан гэж тэд хэлж байна. Уг нь барилгын явцад захиалагч талаас гадна зураг төсөл боловсруулсан компани, гүйцэтгэгч компани удирдлага, инженер техникийнгээд олон талаас хянаж зааварчилж байх ёстой байдаг байна. Мэргэжлийн хяналтын байгууллагаас мөн Каркас, Guest House, Bridge Construction, зураг төслийн товчоо зэрэг компаниудын зураг боловсруулах тусгай зөвшөөрлийг хийх хэсэгчлэн зэрэглэл бууруулахаар санал оруулжээ. Хятад улсад газар хөдлөлтийн уршигаар нас барсан хүний тоо 67 мянгад аваад байна. Мөн гэр оронгүй болсон хүний тоо 5 саяд хүрээд байгаа энэ үед өмнөд төршийнхнийхөө зовлон хуваалцах сэтгэлийн дэм хайрлагын Монгол дөрөнсөр байгаа. Тэдний нэг болох Монголын улаан загалмай нийгэмлэгийн халуун сэтгэлээр хандацгай тусламжийн аян эхлээд хагас сарын хугацаа өнгөрөхөд монголчууд 5 сая төгрөг хандивалсан байна. Хятад улсын газар хөдлөлтийн хохирлын хэмжээ одоогийн байдлаар 500 тэрбум юанд хүрээд байна. Далай тусал нэмэр гэдэг шиг олон зууны турш айлсан оршсон хөршөө гэсэн сэтгэлтэй Монгол төмний цуглуулсан 5 сая төгрөг ямар ч гэсэн зовсон олон тус хүргэнэ гэж найдаж байгаагаа улаан загалмай нийгэмлэгийнхэн хэлж байна. За одоогийн байдлаар бол Дон Восо Савио гэж хүүхд засрах төв $1000 өгсөн байна. Баянгол дүүргийн иргэд 500 мянган төгрөг зөвлөсөн байна. Ховсөнбөр аймгийн иргэд 300 мянган төгрөг улаан загалмайгаар дамжуулж зөвлөсөн байна. За ингээ нийтдээ одоо маш олон хүн энэ дотор хүүхэд залуучууд настан өндөр настан ингээд одоо лам хаврыг маш олон янзын хүмүүс гадаад дотоодын хүмүүс бас сандад тусламжаа өгч эхлэдэг байгаа. За тэдний зохион байгуулж байгаа аянд монголчууд зөвхөн мөнгө төгрөг өгөхийн хажуугаар гамшигт нэрвдэгсдэд зовлонг туулж давах сэтгэлийн дэмжлэгийг хүүхэд багчуудаас эхлээд хөдөөгийн жирийн малчид хүртэл ирүүлж байгаа юм байна.
Газар хөдлөлтийн уршиг хамгийн их байгаа Сычуан мужид гэхэд 52 мянган хүн насвараад байна гэсэн мэнгэлтэй мэдээ байна. За ер нь энэ газар хөдлөлтийн улмаас нас орсон хүний тоо 80 мянгад хүрч магадгүй гэсэн мэдээ Хятадын талаас өгч байгаа юм. Нурсан барилга байшингийн дороос өнгөрсөн хугацаанд 600 хүнийг амьд мэд гаргаж авсан бол одоо нуранган дор 20 мянга гаруй хүн байгаа. Тэднийг 9 мэд гаргаж авахын тулд Хятадууд бол олон улсын тусламжийн аврах байгууллагууд өдөр шөнөгүй ажиллаж байна. За энд нэг зүйлийг онцлог хэлэхэд газар хөдлөлт болсон 7 мужид байсан орон сууцны болон бусад зориулалтын хуучин барилгын 80% нь шинэ барилга байшингийн 60% нь нурж сүдэд байгаа нь чанаргүй барилга байшин ямар их хэмжээгээр хохирол учруулдаг нь зөвхөн манайд ч биш дэлхийн олон улс орнд дохио сануулга болж байгаа юм а. Оросын албаны улс Европ тэргүүлэх гүрний нэг болох боломжтой хэмээн тусалсан ерөнхий сайд Владимир Путин Елабуурхт хийсэн ажлын ажлынхаа үеэр мэдгэжээ. Тэрээр өнгөрсөн мягмар гарагт Елабуурхт нэгдсэн автомашины шинэ үйлдвэрийн газар зочилсон байна. Энэ талаарх дэлгэрэнгүйгээр гадаад мэдээний болон маань эхэлж байна. Үйлдвэрийн газар нь 20 квадрат километр газрыг хамарсан үйлдвэрлэлийн хэсэгтээс гадна цахилгаан дамжуулах станц, гайлын терминалтай юм байна. 3 жилийн өмнө компьютерийн загвар төдий байсан үйлдвэрийн газар Fiat Ducato маркийн бага оврын автобусыг үйлдвэрлэн зах зээлд гаргахад бэлэн болоод байна. Жил бүр 120 мянган ширхэг автомашин үйлдвэрлэхээр зэхэж байгаа шинэ үйлдвэрийн газарт Бразилийн техникийн мэргэжилтнүүд ирж сургалт явуулж байгаатай ерөнхий сайд танилцсан байна. 2012 он гэхэд 1.5 сая автомашиныг дэлхийн зах зээлд гаргаснаар тус улсын эдийн засгийн хөгжилд баггүй хувь нэмрээ оруулж ингэснээр Европт хүчирхэг улсын нэг болно гэдэгтээ ерөнхий сайд итгэлтэй байна. Инфляцийн түвшинг засгийн газар нарийн хянан тогтоох хэрэгтэй хэмээн Оросын албаны улсын ерөнхийлөгч тус улсын санхүүгийн дэд сайттай уулзах үеэрээ хэлсэн байна. Тэд өнгөрсөн мягмар гарагт Кремльд улсын төсөв болон нийгмийн эдийн засгийн хөтөлбөрийн санхүүжилтийн талаар хэлэлцжээ. Нийгмийн орлого энэ жилийн хувьд нэлээд эрчимтэй хөгжиж байгаа тухай санхүүгийн сайд мэдээлж, инфляцийг ойрын 6 сарын хугацаанд багасгах боломжтойг дурдсан байна. Оросын албаны улс нефтийн бүтээгдэхүүнээрээ баггүй орлого олдог. Гэхдээ энэ төрлийн бүтээгдэхүүний орлогыг оролцуулах үеэр нийтдээ 120 тэрбумын орлоготой байгаа гэсэн дүгнэлтийг тус улсын сангийн яам гаргаад байгаа юм байна. 120 миллиардов рублей, полученных благодаря росту российской экономики, а не увеличению стоимости нефти. Их использование не вы. Хятадын ерөнхийлөгч Ху Жинтао өмнөд Солонгосын ерөнхийлөгч Лемон Багтай өнгөрсөн мягмар гарагт Бээжин хотноо уулзлаа. Хоёр улсын төрийн тэргүүнүүд хамтын ажиллагааг хөгжүүлэн ажиллана гэдэгт санал нэгтэй байгаа юм байна. Уулзалтын ихэнд Хятадын ерөнхийлөгч Ху Жинтао тус улсад тохиолдсон байгалийн гамшигт тусламжийн халуун гараас сунгасан талархаж байгаагаа өмнөд Солонгосын ерөнхийлөгчид илэрхийллээ. Түүнчлэн Хятадын ерөнхийлөгч хоёр улсын хамтын ажиллагааг хөгжүүлж залуу үеийн солилцоо хийх талаар санал нэгтэй байгаагаа илэрхийлсэн байна. Энэ уулзалтын дараагаар хоёр тал хамтын ажиллагааны хэд хэдэн баримтчиг гарын үсэг зуржээ. Хятадын эрх баригчид газар хөдлөлтийн улмаас үүсч болцсошгүй үерийн аюулаас 1.3 сая хүнийг нүүлгэн шилжүүлэхээр төлөвлөж байна. Хамгийн сүүлд хүлээн авсан мэдээлэлээс үзэхэд газар хөдлөлтийн улмаас Сычуан мужийн ууланд нуралт болж 35 газар ус хашигдсан байна. Хэдгээр газарт 130 сая шоо метр ус хуримтлагдаад байгаа бөгөөд хизээ мүдгүй садран үерийн аюул нүүрлэж болзошгүй байна хэмээн тус улсын засаг захиргаа мэдээлж байгаа юм. Одоогийн байдлаар үер болох аюултай нутгаас 70 мянган хүнийг нүүлгэж байгаа юм байна. Албан үндэсний парламент өнөөдөр хаант засаглалыг эцэс болгох хэсэг тухай асуудлаар санал хураалт явуулж байна. Ингэснээр 240 жилийн туршид оршин тогтнож байсан хаант засаглал төрийн эрхээс бууж байгаа юм. Өнгөрсөн мягмар гарагт болсон тангараг өргөх ёслолын үеэр шинэ үндсэн хуулийг батлах анхны ассамблеийн хурлааныг лавг гарагт зохион байгуулахаар хууль тогтоогчид санал нэгдсэн байна. Гямалан хаант засаглалыг татан буулгахаар өнгөрсөн 4-р сард тус улсын улс төрийн хүчнүүд санал нэгдсэн юм. Гэхдээ ассамблеийн гаргасан шийдвэрийн дараагаар хаан Гянандра ордноосоо нүүн шилжих хэсэг тухайга аль биесээр мэдэгдээгүй юм байна. Өдрийн мэдээг үзсэн та бүхэндээ баярлалаа. Өнөөдөр их хурлын төлөө дэлхийд эхнэ болж байгаа бусад үйл явдлын талаар манай орой хөтөлбөрөөр хүлээн авч үзээрэй.